Төрийн мэдээллийн сайтын тодруулга ярилцлага эхлэхэд бэлэн болсон байна. Студид сэтгүүлч Шүрэн цэцэг ажиллаж байна. Тэгэхээр өнөөдөр бид улс төрийн товоохон хүчний нэг болох ардчилсан намын дотоод асуудалтай холбоотойгоор ярилцах болно. Тэгээ студидтэй нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ардчилсан намын бүлгийн дарга Пүрүүд аваг барьсан байна. Өдрийн мэнд. Өдрийн мэнд. Ардчилсан намын дотоод асуудалтай холбоотой асуудлаар хоёул яриа урнуулъя. Тэр ардчилсан нам хоёр хуваагдсан гэж олон нийт хардаг. Ардчилсан нам өөрөөсөө бид хоёр хуваагдаагүй гэж тайлбарладаг. Тэгэхээр ардчилсан намын даргын сунгаа явагдаад за олонхын саналаар нэр дэвшигч Баттулга ялал байгуулад 4-р сарын 7-нд баха тийм ээ. Ээжд бас их хурлаар батламжилсан. За одоо ингээд дээч үүрхийн асуудал ингээд явагдаж байна. Дээч үүрхэд бүртгүүлэх материал хүсэлтэд өгч ирсэн. Тэгэхээр гэтэл яг энэ үед буюу яг одоо сонгуулийн санал хураалтын үед бол ардчилсан намын дүрмийг улсын дээч үг бүртгэлээ гэдэг мэдээллээс эрдэнэ тэргүүтэй хүмүүс бол олон нийт мэдээлсэн ш. Тэгэхээр дээч үгтэй нэг маргаан үүсэх болов уу гэж олон нийт харж байгаа. Тэгэхээр энэ асуудал хэрхий яаж явагдах болоо? За энэ түрүүнд ингээд байр суурийн маань тодруулахаар урьдчилан та бүхэндээ баярлалаа. Сүүлийн жил гарan ялангуяа 2021 оны 11 дугаар сараас эхлээд өнөөдөр ингээ хүртэл тийм бараг жил гарan энэ намын асуудал яригдлаа. За дээд шүүх ер нь ямар үйл ажиллагаа явуулдаг. Энийг бол үндсэн хуулийн дээр айгүй сайн тодорхой заагаад өгсөн. За тэгээд Монгол улсын шүүхийн тухай хуулийн дээр бол дээд шүүхийн одоо хийх үүргийнх нь нэг нь бол одоо эрхийнх нь нэг юм байсан баха. Эрхийнх нь нэг нь бол одоо намыг бүртгэх гэж байна. Бүртгэх гэдэг маань бол миний ойлгож байгаагаар зөвхөн бүртгэлийн үйл ажиллагаа. Хянан шийдвэрлэнэ ч гэдэг юм уу. Тэр нь бол би байхгүй болов гэж дээд шүүхийн ажил биш баг. Яагаад энэ бусад намаас одоо ингээд дотроо маргаантай маргаангүй нөө одоо зөндөл намууд дотроо маргалж ирсэн шүү дээ. Тэр болгоны нь бол одоо намын дарга зэргийг ярьдаггүй байж зөвхөн ардчилсан намын энэ асуудлыг ингээд хөндөж авч үзээд байгаа юм. Яг нийгэмд бол айгүй олон эргэлзээтэй асуудлууд төрүүлж байгаа юм л. 20 онд одоо ардчилсан нам цөөнхлөөд ялагдсан намын даргыг эсэрдэн тийм үү? Ялагдсан намын дарга эсэрдэн 21 онд ерөнхийлөгчд нэр дэвшээд тийм ээ? Ерөнхийлөгчд нэр дэвшснийхээ араас эргээд намын даргаараа одоо хүртэл байгаад байгаа хэний дэмжлэгт явдаг. Яг би бол хардах хэрэгтэй. Энэ яг ингээ бодит энэ бүх нөхцлөөр хангаж өгöd байгаа юм бол манай дээд шүүхийн нөхцөл байдал гэж харж байгаа. Уул нь бол манай ардчилсан намын дүрмээрээ одоо бүртгэгдсэн дүрмээр бол намын дээд байгууллага намын их хурл. Намын их хурлаараа 21 аймаг одоо 330 сумаас төлөөлөл ирээд 9 дүүргээс төлөөлөл ирээд намын байгууллага маань хоролдоод тэгээд хоёр ч удаа одоо зах төрөл гэдэг намын даргаыг сонгоод дээш нь одоо уламжлалаа. Одоо бол сая Баттулга дарга сонгогдоод дээшээ ингээд уламжлагдлаа. За шүүхний 30 хоногийн дотор энэ бүх материалтай танилцаад шийдвэр гаргах тийм зохицуулт юм билээ. За 30 хоногтой амжихгүй бол дахиад 30 хоног сонгох юм байна гэж ойлгосон. Тэгээд тэр өнгөрсөн 12 дугаар сарын 20-ны өдөр өнгөрсөн оны буюу 21 дугаар 21 оны 12 сарын 20-ны өдөр 38 дугаар тогтоол гэдэг дээр нь ингээд нөгөө Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн уралдааныг ерөнхий шүүгч ган зориг даргалж танхимын тэргүүн Тунгалаг Алтан чимэг Хосбаяр Бат Дэлгэр Батцэрэн Батсүрэн Банзрагч Золзоя Мөхтөя Соёл Эрдэнэ Соён Бэрдэн Цолмон Цогт Эрдэнэ Балсүрэн Эрдэнэ Сууд нарын бүрэлдэхүүнтэй хийсэн уралдаанаар ардчилсан намын итгэмжлэгдсэн төлөөлөгч Гаан Очрын ирүүлсэн ардчилсан намын даргын одонгийн зөвтгөлийг бүртгүүлэх хүсэлтийг шүүгч Мөхтөягийн илтгэснээр хянан хэлцээ тогтоохон гэдэг юм тогтоол гарсан байна. Энэ тогтоолын нэгийнхэн хэсэг дээр нь бол би одоо үндэслэх хэсэг дээр үндэслэх гэдэг хэсэг дээр нь тогтоох хэсэг гэдэг. Тэн дээр нь юу байж ийнэ гэхээр зэрэг ардчилсан нам нь үндсэн дүрм холбогдох бусад дотоод сонгуулийн дүрм журмын дагуу намын даргын сонгуулиа дахин зохион байгуулж зохих
ёсоор сонгогдсон этгээдийг үндсэн дүрмд заасны дагуу намын дарга ёсчлон батламжилсан талаарх холбогдох баримтаа бүртгүүлсэний үндсэн дээр хуулийн этгээдийг итгэмжлэгүйгээр төлөөлөх хэрэгтэй этгээдийг бүртгүүлэхээр дахин хүсэлтэд гаргах хэрэгтэйг дуртахын зүйтэй гэдэг. Ингээд ийм утгатай зүйл гарсан байна. За яг энэнийхэн дунд зөх төрлийг бүртгэхгүй байна. Тэгээ шүүх таад сонгуулиуд дахиад хийгээд байгаа. Тэрнийхэн дагуу арчилсан нь дахиад сунгаагаа хийгээд яг энд нэг ялгаатай зүйл байна л да. 21 оны биш 21 оны 11 дугаар сард ковидын халдвар дотоодтой халдаад тэр нөгөө өндөржүүлсэн бэлэн байдлын горимж шилжсэн. Монголчууд бид хэд чинь бараг жилийн бас нэг нэлээд урт хугацааг хязгаарлалтын дэглэнд байлаа шүү дээ. 20 онд одоо өндөр бас нэг бөөнөрө 20-с дээш хүн цуглаж болохгүй гэдэг ингээд янз янзын хууль шийдвэрүүд гараад тэгээд одоо л ингээд нэг энэ нөгөө улбар шараасаа шар төвшөнд хэвийн горимд ороод хүмүүс маань нэг бодитоор хуралдах бас өөрийгөө сурчлах тэр боломж нь бий болж байна л да. Тэгээд яг энэ дайран дээр давс хэлэх шиг ковид бас ирэх хэрэгч намд дээрээс нь одоо маргалдагч нэг талд нь айгу таатан төслийг бүртгүүлж өчлөөд байл гэж бас хувийн хувьд боддог. Нэг ийм л байна. Дийчнэ шүүх эрх мэдэлтэн нарахтангууд хомих бодлого барьж явах тусам улам арчилсан юм бол харин нэг бүхэл байхдаг. Одоо ямар ч суманд ямар ч дүүрэгт намын байгууллага ингээд хоёр багцсан байхгүй. Тэгсэн сайн уу ээлжид бус их хурлаар за орон нутгийн төлөөллүүдээс байр суурийг сонсоход орон нутагч ерөөсөө тийм хоёр багцсан байхгүй гэж хэлжсэн. Тэгэд ингээд хэрвээ өнөөдөр арчилсан нам ингээ маргаантай гэж байгаа бол одоо манай эрдэнэ дарга асан маань одоо дарга асан л гэж нэрлэе л та. Юу юм чинь дөрмээрээ чуу ажил хүлээлгэж өгсөн юм шүү дээ. Тэгээд дарга асан маань нэг өдөр ингээд бүх байгууллага одоо олон жил хэрэгэлсэн намынхан тамга байгаа. Тэ? За аймгийн намын тамга, сумын намын тамга гэдэг. Бүгдийг нэг өдөр ингээд гээцэн гинэ. Алгалт. Бүгдийг гэж байна тий. Тийм ингээд сонь зарлцсан шүү дээ. Дахиад шинээр хийх. Тэгэнгүүт одоо ингээд тэгвэл яагаад энэ одоо тэр дэвшсэн тэр арчсан намаас за нэг аль нэгэн аймгийн аль нэгэн сумын иргэдэд урал төлөөлөгч нар гараад зарим засаг дарга хийгээд зарим нь төлөөлөгч болоо сөрөг хүчин хийгээд ингээд явж байгаа улсууд өчнгөө болохгүй. Тийм үстэй ингээд. Энгийнээр бодох юм. Тэгэхээр тамганы асуудал дээр нэг зүйлийг яриад 7-ны ээлжид бас их хурлаар инх болт ардчилсан нам гişin инх болт гарч ирээд за энэ бол одоо 2000 онд те миний хийсэн тамга мөн байна гэд хэлсэн те. Тэр хуурамч тамга, жинхэнэ тамга гэдгийн асуудал энд гарч ирээд байгаа шүү. Яг тамга хуулиар зохицуулагддаг ерөнхийдөө баталгаажуулах нэг хэлбэрийн зүйл л дээ. Тэгээ тамга тэмдэг гэдэг ингэ явах бах тэр хуулийн зохицуулалт нь. Маргалдагч тал тамга хийлэгцэн тийм өөр ингээд аль бисаар үндсэн тамга хүлээлгэж өгөө за би ингээд намын дарга хийхэ боллоо гэдэг. Тэнгүүтээ миний харж байгаагаар бол дараагийн намын даргыг заавал өөртөө тийм ээ тодруулж зөвшөлдсөж тийм тохироонд орчиж намын даргыг тодруулах юм бол оролцохгүй бол зүгээр ингээд өчөхгүй байна л гэдэг л нэг юм жишээ гаргаж ирж байгаа шүү дээ. Өнөөдөр би дараагийн намын даргыг шинэ баг ямар хүмүүсийг би тодруулна гэдэг ингээд ярилцлага өгсөн байлаа шүү дээ. Ойлгох нь бол дараагийн намын дарга хэн байхыг би мэдэх ёстой гэдэг юм ярилцлагыг одоо дарга асан маань сүлд ингээд ярьлаа шүү дээ. Уг нь гишүүдийн санал. Уул нь бол ажиллаа өгч байгаа дарга шийдвэрлэх биш. Намын гишүүд, намын их хурлын шийдэх ёстой ийм логиктэй байгаа юм л да. Гэтэл энэ бүх юм ингээд зөрөлдөд байна. Түмэд нөгөө төрний тамга ярьлаа. Тамга тэмдэг бол зүгээр л нөгөө шийдвэрийг баталгаажуулж байгаа хэлбэр. Тэгэхээр бүх намын гишүүдэн сэтгэл зүрхээрээ нийлээд даргаа сонгож байна. Үндэсний бодлогоор ч 389 гишүүнтэй. Тэн 400 орчим байна. 400 орчим байна. Та бол бас үндэсний бодлогоор нэг гишүүн. Өнгөрсөн 7 хоногт Эрдэнэ тэргүүт хүмүүс үндэсний бодлогын хорог хуралдуулж байна гэд мэдээлэл яваад
энэ хурлаас гарсан шийдвэрийг дээж өгөхөд өглөө гэд ийм мэдээлэл явсан. Танаа улс төрийн зөвлөлөөс цагдаа тандсан байлээ. Хуурамч эрс бүрдүүлээд үндэсний бодлогын хороог хуралдуулсан учраас гэд цагдаад гомдол гаргаж ирсэн л та. Тэгэхээр та бол үндэсний бодлогын хорооны гишүүн танд одоо тэр хуралд ирэх ямар нэгэн зар үндэсний бодлогын хороо хуралдах тийм мэдээлэл ирсэн үү? Яагаад одоо 91.8% нь оролцоогүй бол үлдсэн 9 орчим мөн ямар хүмүүс оролцчихваа? Ийм мэдээлэл байгаад байгаа шин. Тэрийг нэгдүгээр тэр шалгадаг улсууд нь шалгах хэрэгтэй байна. Одоо жишээгээр таны яг төр юм гэдэг бас нэг сайт байгуулад. Тэгээд бас нэг сэтгүүлч гараад тэгээд адилхан танаа сайтын юг одоо лого нэрээ жоохон өөрчим үү те. Тэгээд яг Facebook гэж ашиглаад ингээд яг бүх юм ижилхэн болгоод ирвэл та нар яах вэ? Жинхэнэ би байна. Хурамч нэнд ингээд гараад ирлээ. Ингээд ингээд гибер юутай тэмцэх газар гомдлогддог шүү дээ. Заргалт нь чинь хүний зөвлөсөн маш их хөлс хүч байгаа шүү дээ. Тэнгүүд нөгөөдөг чи яах вэ? Нөгөө тогтоон шүү дээ. За хизээ танах нэгцэн бүх цаг хугацаа. Яг үүнтэй адилаар үндэсний бодлогын хороочин бол нөгөө намынхаа гишүүд дотор сонгогддог ийм дүрмжрүүтэй. Гэтэл нам одоо энгийн иргэдэд бол нэг өтөртэй сонсогдох байх л та. Манай нам чинь 200 мянган гишүүн байна. Тийм ээ? Одоо 330 сум гэд бодохгүй 9 дүүргийн 200 хороо гэд бодоход бараг 501-д байгаа. Зүгээр л намын гишүүдийн тоон 200 мянга бол хөн өрөх байхгүй. Тэгэд энэ намын гишүүд болгон ч өөрхийн нарчлалын төлөө, намынхын төлөө санаа зовно. Одоо өөрсдийнх нь сонгосон этгээдүүд энд нь хуралд нь оролцоогүй гэдэг хахад хүний өмнөөс оролцсон болгоод хурал зарлж ийн гэдэг чинь өөрөө захирлын мэхлэг үйл ажиллагаа явуулж гэсэн үг шин. Тэр хохирол нь нөгөө тухайн мөнгө тэмдэг юу гэдэг нэг юмар тогтохдохгүй л болохоос биш. Гэхдээ заллах үйл явц яваад байгаа шүү дээ. Оролцоогүй байхад оролцсон. Тэгээ хүмүүс ингээ аль биесээр Facebook дээр намайг оролцоогүй байхад оролцсноор миний нэр явчлаа гэт ингээд бас зарим нэг хүмүүсд мэдгдсэн шүү дээ. Тэр хүний өмнөөс үйл ажиллагаа явуулсан. Энэ өөрөө тэр процесс үе тэр цагдаагаар шалгах нь зүйтэй гэж бодож байна. Ардчилсан нам яг дотоодын бас маргаа асуудалтай байгаа боловч сөрөг хүчин гэдэг энэ байр суурь дээр маш муу ажиллаж байна гэд олон нийт шүүмжилж байгаа. Одоогийн нөхцөл байдал тий. Цаашид ардчилсан нам сөрөг хүч сөрөгчний ямар одоо байр суурь хандах хүчтэй сөрөг хүчин байж чадах юм уу? Одоо сөрөг хүчин бол маш муу байна гэж юу нь бол хараад байна шүү дээ. Яагаад гэвэл сөрөг хүчин сайн байж ич маш олон одоо тий их баригч эсвэл шийдвэр гаргах дээр нөлөөлдөг шүү дээ. За муу байна гэж одоо яг намын дотоод маргаантай учраас муу байна л гэж хэлж байгаа. Тийм. За тэгээд яг ингээд 30 жилийн түүхээ аваад үзэхэд манайх чинь за ингээд нэг олох боллоо. Одоо олуулаа боллоо. Тэр үед ардын нам ямар сөрөг хүч юм. Юутай жишээд байгаас л хамаарах байхгүй. Таана намч дотоод асуудалтай учраас тэгжил хүмүүс дүгнээд байгаа байхгүй. Та болохоор сөрөг хүчин сайн гэж сөрөг хүчний хувьд бол бид нар намын хувьд за дээрээс нь манай боловсон хүчний хувьд бол улсын хурал дээрчдэр нийслэлийн хурал, аймгийн хурлууд, шат чатны тухайн шийдвэр гаргах төвшөнд бүгд бид нар чадах чинээгээрээ энэ одоо айлын алдаатай шийдвэрүүд энэ бүхэн дээр дуу хоолойгоо өргөөд үйл ажиллагааг явуулж байгаа. Би бол тэгэж дотоод одоо яг та нар ингэсэнгүй гэдэг их муу сөрөг хүчин гэж би харахгүй. Би бол жишээгээр нийслэлийн арчсан өнгөлгийн дараа байнгын нийслэлтэр болж өгөхгүй зүйлийг одоо чадах чинээгээр л хурал болгон дээр хэлдэг. Танаа энэ үйл ажиллагаа ч болохгүй байна. Одоо тэр дүүжин дээврээр одоо энийг зөөх гээд байна. Тийм биз дээ. 60 сая доллар, евро жишээгээр төвчлийг бууруулахын тулд удааны асуудал хурал болгон дээр л тэмцэл хийдэг. Тэгээ ердөөсөө энийг ярьдгүй ш. Сайн энэ ярихгүй. Танах хэрэлдэт байна л гэдэг. Ардчилсан бол гишүүн төвтэй нам гэж яриад байгаа тий.
Цаашдын ардчилсан намыг одоо харж байгаа бодлого бас зарчмын асуудлыг хуулийн хэсэгт яригдж чадчих л да. Ер нь ардчилсан ном хөгжих хэрэгтэй. Дэлхийд даяараа бүх хүний амьдрал, төлөв байдал, энэ технологи, ер нь технологийн дэвшилтэй уялдаад хамгийн амьдрал өөрчлөгдөж байна л да. Одоо нам ч гэсэн тэгж өөрчлөгдөх хэрэгтэй байна. Одоо сая ковидос болоод бид нар энэ зайн одоо оролцоо маш их нэмэгдлээ шүү дээ. Одоо зумаар хурал хийдэг боллоо. Энийг хүлээн зөвшөөрдөг болж урд нь энийг нэг доодгүй байлаа. Тийм ээ. За мөн адил одоо алтан бичиг бүх юм аягүй сайн цахимжих процесс аягүй хурдцтай өөрчлөгдөл. Манай нам ч гэсэн яг энэтэй уялдуулаад залуу хүний эрх хэрэгжүүлөө. Ялангуяа энэ ардчилсан Монгол улсад ардчилсан үзэлтэй өмнө одоо зөрчигдсөн эрхийг манай нам л өнөөдөр өмгөөлж хамгаалах хэрэгтэй байна. Тэгэхээр тэр орон зайг бий болгохын тулд бид нар Батаа байна уу, Доржи байна уу, ямар ч одоо нааш гэсэн болгонтэй бид нар тэр асуудлын өөрийн асуудал мэтэр хүлээж авах ажил байгаа. Тийм шүү дээ. Одоо хамгийн наад захын жишээ өнөөдөр эдийн засаг байна шүү дээ. Бидний асуудал өнөөдөр орлого тал нь зарлах талтай хүрэхгүй шүү дээ. Тэгээд байнгын асахтай зээлтэй яваад байгаа. Ямар нэгэн зээл орсууцны цэлэнгийн тэтгэврийн тийм ингээд хамааралд орчих. Тэгээд энэ төрөөс чинь яагаад энэ бурхан сая бодлогоор бодоод орлого тал нь зарлагаасаа давдаг жогооч болтоо хөрөмтөл бий болдог санхүүгийн тогтолцоо бий болох халамжаар дутаагаал байгаа. Ийм бодлого яваад тэгэхээр бид нар өнөөдөр ардчилсан ном бол энэ бүх юм дээр иргэдийн дуу хоолойг сонсдог, талгын нэгдэг IT-сэн тийм ээ. Тэгээд одоо залуучуудын бас хамтлага гэдэг маш их өөрлөж шүү дээ. Хамгийн их залуучуудтай улс. Тэгээд ардчилсан ном маань тэр залуучуудын одоо ирээдүйд одоо тааш бодвол хүүхдүүд бич хүүхэд. Тэгээд өнөөдөр бол ирээдүйдээ таатай нөхцөл таатай боломжийг л бий болгохын төлөө бид нар хичээх хэрэгтэй байх гэж бодож байна. Иргэдийн маань хамгийн тулгымцсан асуудлуудыг л маш яралтай шийдвэрлэдэг. Тэрэн дээр маш тодорхой байр суурийг илэрхийлдэг юм нам болж хувирах хэрэгтэй болов даа л гэж. Ер нь бол жоохон дэвшмжлэл эдрийг бас жоохон энэ төлөв байдлыг өөрчлөх хэрэгтэй байна. Байнга заавал биеэр оролцохгүй. Намын үйл ажиллагаанд нэг жоохон гадны намууд яаж өөрчлөгдөж тэрэн шиг тийм олныг л одоо интернет шиг л байх хэрэгтэй. Интернетийг хэдий олон хүн хэрэглэнэ. Тэдний интернет гоё төгсдөг илэрчиж эхэлдэг тийм. Алтан амтган харьлаад вирус гарч ирдэг, антивирус гарч ирдэг тийм. Хакер гарч ирдэг, тэрийг хамгаалах нэмэгддэг ч гэдэг юм. Энэ шиг олон хүн оролцох тусмаа интернет сайхан болдог. Улам л гоё болж байна. Түүнтэй адилхан нам бас их тийм. Олон хүмүүсийн эрх ашигыг маш сайн технологийн шийдлийг багтааж шийдэж чаддаг л болох юм бол уламжлал болно. За хоёулаа ингэж яриа өндөрлөө. Тэгээд ярианы төгсгөлд бас та нэмж хэлэх зүйлийг илэрхийлээд ярилцлага өндөрлөх үү? Тэгээ одоо зарим улсад одоо хүсэж олдохгүй гарчлал байхгүй. Хоёр хөрш маань байна. Тэнд байгаа иргэд үзүүлэлтээ илэрхийлж чадахгүй. Ятад улс ч гэсэн бас нэг олон номтой шүү дээ. 7-8 номтой. Нэг маш олон улс өнөөдөр мөрөөдөөч олж чадахгүй энэ арчлал гэдэг зүйлийг бид нар маш азтайгаар олоод авцсан. Арчлалын одоо индексээр бол мань хайгуу бас нэлээд өндөрт ордог. Тэгээ энэнийг нэг одоо тордод авч явах хэрэгтэй байна л да. Одоо дэлхийн хамгийн хүн сайхан амьдардаг орнууд хаана гэдэг вэ гэхээр Скандинав орнууд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн тэгээд тэр аз жаргалын индекс мэсгэс тэр хамаагүй өндөр байдаг. Гэхдээ тэр улсыг судлахаар хамгийн арчил хөгжсөн орнууд байдаг. Тэ? Хамгийн арчил хөгжсөн газар л тэнд маш одоо таатай орчин бий болж шүү дээ. Дэлхий дээр амьдрахад хамгийн таатай орчин хаана байна гэх юм бол арчилсан газрууд.
хамгийн хүн таагүй амьдрах газар хаана хойд солонгос арчилгүй газрууд одоо нөгөө Африкийн ганцны орнууд ингээ хойдлоос ингээ орох юм бол хүн хамгийн одоо амьдрахад таагүй газар нь арчилгүй газар болж өрөөд байна шүү дээ. Тэгэхээр бид өнөөдөр айгүй боломжийн ийм их зүүн орчин юмтай байсан. Одоо сүүлийн 8 жил одоо 60 хэдүүлээ айлууд хоёр ялчлаа шүү. Нөгөө арчил гэдэг зүйлийг гутаанд оромжлох, бүдгэргүүлэх энэ одоо зүйлийг ер нь байхгүй болох үйл ажиллагааг явуулж. Тэгэхээр магадгүй энэ аюул бол өнөөдрийн арчилсан ном гэхээс илүүтэй ирээдүйн залуучуудад эрхчлөө тийм нэг тийм магадгүй юм чинь ингээд технологийн дэвшил янз янзын асуудлууд байгаль цагаараас болоод маш их өөрчлөгдөл байна. Тэр өөрчлөлтөнд эрхтэг шударгаар амьдрах тэр нөхцөл байдал бүрдэхгүй юм болоо даа л гэж санаа зов юм чи. За ярилцсан баярлалаа. Таны цаашдаа ажилд амжилт хүсье. За баярлалаа. За үзэгчдээ төр мэдээллийн сайт та бүхэндээ тодруулах аргаслал хүргэлээ. За энэ удаад бид ардчилсан намын дотоод асуудал болон зарим цаг үеийн асуудлаар нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ардчилсан намын бүлгийн дараах бүрэг даваатай ярилцлаа.